Okay, so good evening everybody. Welcome to our evening meditation and also welcome to people joining us on Facebook. За өнөөдөр ойрны бясалгалд хүрэлцэн ирсэн болон захимаар оролцож байгаа хүмүүсийн мэндийг мэдье. So this class is an opportunity for people who are learning meditation and also for people who are practicing, who know, have been doing maybe for some time, an opportunity to practice together in a group, which often is more supportive than just sitting on one's own all the time. Энэ хичээлийг бид нар анх одоо бясалгал сурж байгаа хүмүүст зориулж болон бясалгал хийгээд удаж байгаа. Тэгээд ганцаараа хийгээд нэг бусдтай хамтарч хийхийг хүсэж байгаа ч юм уу. Тиймэрхүү хүмүүст зориулж явуулдаг юм аа. And the way that our lamas in FPMT, particularly Lama Yeshe and Lama Thupten Zopa Rinpoche, taught us was to do a combination in a session of a stabilizing meditation to develop your concentration, and then to do an analytical or a visualization to actually work with the thoughts, to work with the activities of the mind in order to change the mind over time. За эхлээний уламжлалыг хадгалах төвүүд дээр бол энэ амарлан ах хуй болоод ажиглан шинжлэх хоёр бясалгалыг нэг одоо бясалгалын тун дээр одоо хамтдан бясалгах зөвөө гэж Цопорын бүчил амтанч, ишил амтанч аль нь одоо шавнартаа альдсан юм байна. Тэгэхээр хослуулад эхний хаар нь бол сэтгэлээ тогтоогоод амарлуулад хоёрдугаарх нь бодол санаагаа ашиглаад зүв тишин залах ийм бясалгалуудыг хийдэг. So that's the format that we follow in these particular classes. In the first half, we will do the stabilizing meditation. So we'll be focusing on our breath, paying attention to the posture and also motivation prior to starting. And then in the second, we do the analytical. Tonight we will work with the visualization. Хичээлээ маань бүтээц одоо ямар дараалалтай явдаг вэ гэвэл тийм байна. Тийм үү? Эхэнд нь бид нар амарлан ахуйн бясалгал гээд харлаа одоо нэг зүйл дээр тогтоож барих ийм бясалгал хийн. Тэгээд тэрнийхээ өмнө бол ямар учраас бид нар бясалгал хийж сууж байгаа юм лээ гэдэг сэтлээ төрүүлээд бие сайхан чанга суглалын цохируулж суучгаад тэгээд амарлан ахуйн бясалгалдаа ороод хэсэг завсарлаад ажиглан шинжлэх бясалгалаа хийнэ. Okay, so let's start by paying attention to our posture, and then we'll do a very brief body scan. So it's where we move our mind from the top of the head all the way through the body tonight quite briefly. And the purpose is to allow us to release any unnecessary tension we might be holding in our body, which is usually a reflection of holding tension in the mind, and also to subdue any restless feelings, just so we can come into a position of stillness. За ингээд бясалгалынхаа өмнө бүгдээрээ нэг биеэр анхаарлаа ингээд гүйлгээд явуулаад нэг зөөлөн шүүр атлаар ингээд элдв чангалцсан барьцсан байвал тэрийн суллах, чанга сулын тохируулах ийм нэг дасгал хийнэ гэж өнөөдөр толгойн оройгоос эхлээд хөлийн улирдал хурдхан шиг явчихна. Тэгээд үүний зорилго нь бол бие бид нар анзааралгүйгээр шаардлагагүйгээр чангалцсан байх юм бол суллах нь байна тий. Тэгэхээр бие чангална гэдэг бол ихэнхдээ бидний сэтгэл чанга явцууд авчуу байгааг илэрхийлэл байдаг. Okay, so let's start with the posture. And firstly, just making sure your legs feel comfortable in the position that you're in, or changing if you need to. And then check that your buttocks feel they're evenly placed on the cushion, on the surface beneath you. You're not sort of leaning to one side or forwards or backwards. Хоёр хөлөө биедээ эвтэх нэрээ зөрүүлж суугаад за тэгээд гол нь өгцгөө дор суудал дээрээ тэгшхэн сайхан суугаарай гэж тий хоёр хажуу тишээ налалгүй хойш ураг шагаа гэдэж хотоолгоор тэгшхэн суух нь. And then with that base being very stable, then lifting your spine to a tall and open position, but not kind of in a stiff way, just let it open upwards. Ингээд тэгш сусны дараагаар нуруугаа доороос нь эхлээд дээш нь цэглэх нь байна. Гэхдээ твхийтэл нь чангалалгүйгээр зүгээр цэх шулуун барь. As we lift our spine tall, sometimes our shoulders lift up, so we want to drop them down away from the ears and let them be level. Нурууны уйнуудаа цэглээд ирэхлээр айгүй бол дагаад ингээ мөрөө чангалчдаг бид нар тэгэлгүйгээр мөрөө сул тэгш бариарай.
And then our arms curving a little bit out from the body so the air can circulate around us, giving some freshness to the body and mind. Хоёр гараа тоогоороо баг зэрэг ноглоод биенээсээ зайтай биендээ наалгүйгээр дуурулж тавина. We have our right hand resting softly in the left hand, thumbs gently touching, back of the hands resting in the lap. If that doesn't work for you, you can place your palms just above your knees. Хоёр гарын хаалгыг дэш нь харуулаад зүүн гар дээрээ баруунаа тавиад хоёр эрхий хуруугаа хооронд нь зөөлөн хөрөлцүүлээд тэгээд гараа өөр дээрээ сул тавина. Эсвэл зүгээр хоёр алгаа гараа салгаад хоёр өвтгөн дээрээ тавьчихж бол доош нь харуулаад. And then we come to check the position of the head, which is very important. So just feeling that your head, or the crown of your head, is sitting on top of your spine, and then gently pull your chin in a little towards your throat, just so you can feel the back of your neck opening. За толгойн байрлал их чухлаа гэж тэ толгой цэх байна. Гэхдээ энэ толгойн орой нурууны үеинүүдтэй нэг шугамд байхаар эрүүгээ баг зэрэг өвчрөөгөө ойртуулад шилэн хүзүүгээ сунгаарай. And then the eyes, if you can manage, it's good to just partially close the eyes. So having some light entering also supports mental alertness. If that's difficult for you at first, which it can be for people, and the eyes might like flutter or flicker, then just let them softly close and gradually you'll be able to do it. За нүдэ хагас санаж суул сайн байна. Өөрөөр хэлбэл цохоо бүр тас хаалгүйгээр цохон завсраар гэрэл орж байхаар за анхан суралцж байгаа хүмүүст бол энэ бас тийм амархан байдгүй гэж тэ зохитлоод идэг тэ тогтож өгөхгүй. Тэгэх юм бол нүдэ зөөлөн ханаад сугараа. Тэгээ ер нь бол баг багаар гэрэл орж байхаар цохоо дэш нь хагас санаж сууж сурвал сайн. So now we'll do the brief body scan, bringing your attention to the crown of your head. Толгойн оройгоос эхлээд бие анзаарай, судлаа. And as we sweep our attention through the body, try to experience it as something like soft, nurturing, enabling you to relax and let go, but not to collapse your posture. Анхаарал толгойн оройгоос эхлээд дээрээс доошлох нь байна те биеэр. Тэгэхээр анхаарал хаана биеийн аль хэсэгт хүрч जैन тэр яг нэг сайхан зөөлөн юм бие түрээд зөөллөө цулалж байгаа мэтэр тэгж төсөлж боторой гэж ингэхдээ одоо нуруу цэг шулуун байрна те. So sweeping your attention through the back of your head, sides and down through your face. Толгойн оройгоос хоёр хажуу ард даагц нүрээ дээрээс нь доош нь анзаарч суллаа. Especially paying attention to the face, where there are many small muscles. Just feel them softening, relaxing, and imagine that your face takes on a very peaceful appearance. За ялангуяа нүүрэнд олон жижиг булчин байдаг учраас тэр булчингууд суларч гинөө гэж харж анзаарахад хялбар байдаг тий. Тэгэхээр булчин нэг бүр сулраад амраад ирлээ гэд ингээд нүүрний булчингууд сулрахлаар бидний нүүр царайч гэсэн нэг аяндаа амарцсан тайван харагдаж байна гэж бодох нь. Check especially that your jaw is not clenched, the lower jaw is relaxed away from the upper jaw, and the forehead is smooth and relaxed. Эрүүгээ сулсан хэсгээ анзаараарай. Хоёр эрүү сулраад доотхон дээр хоорондоо зайтай байна уу гэж тий. Тухай бас анзаарай тий. Тухай зангирч чатраагүй гэзээ сул байна уу гэдгийг ачаарай. And then your attention, together with this peaceful feeling, moves down through your neck, throat, and into your shoulders. Ингээд одоо толгойноос доошо хүзүү, хоолой, мөрөө анзаараад суллаа. Flowing through your arms into your hands, thumbs and fingers. Хоёр гарыг дээр мөрнөөсөө доошо гарынхаа хурууны үзүүрийг хүртэл ажиглаж суллаарай. And then attention and peaceful feeling returning to the shoulders, and now moving down through the trunk of the body. So through the front, the back, the sides, and imagine being able to touch all of the internal contents, just encouraging them to relax and be still. Одоо буцаад мөрнөөсөө их бие дээрээс нь доош нь
биеийн өмнө хар нуруу, хоёр хажуу, биеийн дотоод дахь эргэтэн нэг бүр амарч, суларч, тайвширч байна гэдэг дээрээс нь доош нь ажиглах нь. Тэгвэл нуруугаа цэг шулуун барина гэсэн. And reaching into the lower part of the trunk, feeling again this connectedness between your buttocks and the surface beneath you, feeling very grounded, connected to the earth. This helps us to be present, to be here now. За ингээд доошосоор өөрийнхөө биеийн доор газартай суудалтайгаа хүрэлцэж байгаа тэр мэдрэмжээр ирээд тогтхолоор бид нар нэг тулгууртай, баттай сууж байгаа тэр зүйл ажиглагдана тийм. Тэгэхээр энэ одоо мэдрэмжээр тогтох нь бас сэтгэлийг тогтоодог ийм тустай. And then finally, your attention and peacefulness sweep through your legs into the feet and toes. Хоёр хөлөө одоо дээрээс нь доош нь хөлийнхөө улыг хүртэл анзаараад суллаа. And now experiencing your posture as strong and stable, and maybe you notice some increasing stillness. Одоо өөрийнхөө биеийг, бүхий л биеийг нэг тогтоод ирж байгааг ажиглах бах те. Тогтоод баттай, тулгууртай, доктортай болж. We turn our attention to our mind, to our motivation, our mental posture. За одоо өөрийнхөө сэтгэлийг дотгошоо ажиглая те. Ямар санаа агуулад бяцлах гэж байна вэ? So we can remind ourselves here that the actual meaning of meditation is to familiarize our mind with what is virtuous, with what is true, defamiliarize our mind with what is non-virtuous, what is not true. Энд бүгдээрээ бяцлаглалын тодорхойлтыг саная те. Бяцлал гэж юу гэсэн, бяцлах гэж юу гэсэн үг лээ гэхээр өөрийн сэтгэлийг буянтай, сайн бөгөөд үндэн зүйлтэй нэгэн болгохыг л бяцлах гэж хэлээд байна. Тийм зүйлсийг өөрийн сэтгэлтэй ижилсүүлэхийг те. Түүний эсрэгээр нүгэл хилэнцэд бөгөөд худал зүйлийг өөрийн сэтгэлээс хуурмаг бүхнийг сэтгэлээс арилгахыг бяцлагнаа гэж хэлээд. And then in contemporary language, modern language, we can think basically to make our mind more healthy. In fact, we have the potential to make our mind perfectly healthy, to be free of every kind of negativity and completely oneness with all of the good qualities in perfection. За тэгвэл орчин цагийн хэлээр хэлэх юм бол өөрийн сэтгэлийг саруул эрүүл болгох энэ одоо ажлыг бол бяцлал гэж хэлж болно гэж хэлнэ тэ. Бидний сэтгэл бүрэн дүүрэн одоо зөвтэй буянтай сайн өөрөөр хэлбэл гим дут юу буруу зүйл нэг ч байхгүй, гимтэй зүйл нэг ч байхгүй тэр бүхнийг харилцаж болох ийм одоо чадвартай юм байна л та бидний сэтгэл. Тэгэхээр түүний тухайтад бяцлал хийдэг байна. So then maybe you don't have such a big motivation, but it's in our best interest to train our mind to think that I will work with my mind, make it healthy, make it free from all of the negativities, for my own personal development and happiness, but more importantly, that I will be able to be a suitable guide, a leader, to bring others away from suffering, to know the true nature of their mind too. За таны энэ дээр ч бяцлахын зорилго юу ч байлаа гэсэн тий. Том жижиг юу ч байсан гэсэн хамгийн гол нь би өөрийн сэтгэл оюунтай ажиллая тий. Сэтгэлд байгаа сүрэг муу хортой юу байна тэр болгоныгоо арилгая, арилгахын тухайд бяцлагая тий. Тэгээд сэтгэлд муу зүйлгүй сайн бүхэн дэлгэрээд хөгжөөд ирэх юм бол би бусдыг бас өөрийн сэтгэлийн уг мөн чанараа таниж зовлонгоос хагацж жаргалтай байхад нь тусалж чадах юм байна. Түүний тулд бяцлая гэж бодож байна. So then taking a few moments to shape your motivation, what's most relevant for you now, and thinking of others as much as you can, and let your motivation come sincerely from your heart.
За ингээд дор бүрнээ өөрийнхөө сэтгэлийг ажаад ширхтээ шаардлагатай болвол засаад өөрийн болон бусдын тусыг багтаагаад ингээд сэтгэлээ бүр нэг чин сэтгэлээсээ төрүүлээрэй. And then we'll start the stabilizing meditation by taking our attention down into the trunk of the body and for a short time just observing the natural movement associated with your natural breathing. Not changing anything, just allow it to occur normally, but notice the movement, rising, falling, expanding, contracting. За одоо бяцлуулаа эхлэе. Тэгээд эхэнд нь бүгдээрээ их биеийнхаа одоо хөвлийн нөөцөж хаана амьсгалын хөдөлгөөн баригдчихээн тийм амьсгал орох гарах тоолонд агшиж сунах юм уу дээш доош болох юм уу тийм хөдөлгөөн биеийн их биеийн хаана ихтэй баригднаад тийм тэр хөдөлгөөнд олоод тэгээд түүнийг л ажиглаж анзаарч байна гэсэн үг байна тийм түн дээр анхаарлаа тогтоож барих нь байна. And when your mind is distracted by either internal or external distraction, simply note distraction, let it go immediately, and come back to this natural movement. Be completely interested or curious about it. За тэгэд гадна талын юм уу эсвэл өөрийн сэтгэлийн дотоод юм уу ямар нэгэн одоо зүйл бидний анхаарлыг булааж мэднэ те тэр болгонд анхаарал сарнсан байна гэдгийг мэдсэн даруйда буцаагаад нөгөө амьсгалынхаа хөдөлгөөн дээр авчирч анхаарлаа тогтоогоод байгаарай буцааж авчирч бариад байгаарай гэж тэгэхээр энэ хөдөлгөөнийг бүр нэг үнэхээр сонирхож байгаа мэтэр тийшээ анхаарлаа тогтоох нь байна. And then you can let go of the focus of the natural movement in the trunk of the body and bring your attention up to the opening of the nostrils. Одоо их биен дээр тогтож ирсэн амьсгалын хөдөлгөөн дээр тогтож ирсэн анхаарлаа орхиод харин анхаарлаа дээр хамрын үзүүр дээр авчиръя. So we're going to allow the body to continue to breathe normally. We're going to use the tool of counting. So the first step is most beneficial to work with is that you count 1 on the in-breath, 2 on the out-breath, 3 on the in-breath, 4 on the out-breath, like this up to 10. Ердийн хорой амьсгалаа авч гаргана тий тэгээд амьсгалаа тоолоод тэгээд амьсгал дээр тогтёо гэж тий тэгэхээр анхлан суралцж байгаа хүмүүсийн хувьд бол орж байгаа амьсгалыг 1 гарч байгааг нь 2 авч байгаагаа 3 гарч байгааг нь 4 гэдэг ингээ өргөжлүүлээд 10 хүртэл тоолж тогтвол сайн байдаг. So it sounds easy, but our mind can become very easily distracted. So we need to be honest with ourselves. If we lose count, and then we stop, we go back to the beginning. If we reach 10, we start the next round, not being excited, but just staying calm and observing and counting. За энийг хэлэхэд их амархан байдаг гэсэн хэдий ч
сэтгэл бол энэ тоо амьсгал дээрээ удаан тогтохгүйгээр дорхнол сарнижсан байх нь байдаг тий. Тэгээд сарних тэр болгонд нь эхнээс нь эхлээд байх нь нэгээс эхлэх нь тийм. За 10 хүртэл 10-ын тоо хүртэл огт юурууч сарнилгүйгээр сатаарлгүйгээр тоолж чадах юм бол эхнээс нь дахиад эхлэрээ гэж юм тий. Тэгээ тэр үед учиргүй одоо болчлоо гэж баярлаж хөөх хэрэггүй. Зүгээр тайвнаар эхнээсээ хаал тоон дээрээ амьсгал дээрээ тогтоод байх нь. So then if you're finding that quite manageable, you can keep your focus, and just for another 1 or 2 minutes, we will extend the concentration span to do 1 in, 1 out breath, 1.
in, out 2, in, out 3. So if you still find the first part not so easy, then you can stay with that. Otherwise, for those who've been practicing, and then you can try this second step as mentioned. За ингэж тоо амсгал дээр тоолоход хэлбэр байх юм бол дараагийн өөр нэг арга руу шилжиж болно гэн тэрний юу вэ гэхээр амсгалаа аваад гаргаад энэ амсгалыг 1 гэж тоолох нь тийм үү дараагийнх нь аваад гаргаад 2 гэд ингээд тоолоод бас have to count until 10. Yes. 10 хүртэл тоолох нь эхний арга нэг сайн уучраа олж чадахгүй даан тогтож чадахгүй байх юм бол эхнийхээ нөгөө нэг аваад нэг гаргаад 2 гээд 10 хүртэл тоолдог дээрээ бас тогтож болно шүү гэж өөрөө сонгоод тэр нь хэлбэр болчихвол дараагийнх руугаа шилжээд ингээд явах нь. And so now you can relax your attention from the counting and the breathing, taking a few moments just to observe any changes or anything you might notice as a result of sitting and working with your mind for this period. За одоо амсгал дээрээс тоон дээрээс харалт авъя. Тэгээд түүний оронд өөрийн сэтгэл оюунтай ажиллах, тогтоох, амарлуулахын тухайтад бясалгал хийсний дараа өөрт юу мэдрэгдэж байна, юу ажиллаж байна тэрэн дээр хэсэг тогтъё. And then feel free to relax your posture and take a couple of minutes break before we do our second meditation. If you need to stretch your legs, just move your body. Хангад би хачлаг гаргаж нэг богинохон хугацаанд амраад тэгээд дараагийн бясалгалд орно гэж би хачлаг гаргаж хөдөлгөж сунгаарай.
And so while you're relaxing just for another minute, I'll just mention a little bit about visualization. Some people get very concerned that they can't visualize what's being described. За та нарыг амарч явах хорондоор дараагийн хийх бясалгал маань сэтгэлдээ нөгөө ургуулan бодох гэдэг юм уу төсөөлөн бодох юм бясалгал байж байгаа. Тэр талаар би нэг жоохон тайлбарлая. Заримдаа хүмүүс би чадахгүй байна гэх нь бас байдаг тийм. So some people are very visual. They find it very easy to visualize, and other people just like can't see anything. This is black, or it's just like nothing. So what I've personally learned, I'm one of those people who doesn't see much at all, that we can work with visualization if we can't see anything by way of feeling. We hear the description and we feel, we imagine that that's definitely happening for us or in front of us or above us, whatever it might be. Yeah? And then this has been checked with the lamas and said this is fine. Some people really can work that way, others are more visual. So don't despair if you don't see anything. Хүн болгоо янз бүр юм байна те хүмүүс жишээлх юм бол зарим хүний хувьд сэтгэлдээ одоо багшийн хэлж байгааг ургуулад төсөөлөө дүрслээд бодоход их хэлбэр байх ч те гэтэл зарим хүмүүст бол ямар ч одоо ургуулж бодох төсөөл гарч ирэхгүй зүгээр л харанхуй харанхуй байгаад ах ч те багш хэлж чинь би бол тэр харанхуй байдаг хүмүүсийн нэгэ гэж те за тэгээд энийг хүмүүс чадахгүй байна гэдэг одоо лам багш нарт хандсан байна те энэ тохиолдолд яах вэ гэтэл багш нар юу гэсэн гэхээр яг тэр одоо хэлж байгаа зүйлийг дүрслээл төсөөлөл ургуулаад бодож чадахгүй байх юм бол илүү мэдэрч болно шүү гэж те тэгэхээр толгойн орой дээр төсөөлөл юм уу энд ийм тийм дүр ингээд төсөөл хэлэхлээр тэр адилаар байна гэж тийм мэдэрч болно. Энэ бол нөгөө ургуулan төсөөлж бод дүрсэлж бодож байгаатайгаа адил юм аа гэж тийм. And then what most of us are very familiar with is imagination. From a very young time, we've been imagining all sorts of things in our life, and if we check with our mind, we still find we imagine all sorts of things, sometimes very positive things, sometimes not so positive, but we have this habit or familiarity with imagination. So a lot of visualization is about using our powers of imagination. So whether you see it or you feel it, you imagine that's happening or you're experiencing that. It's being described. Гэтэл ирээдүйрээ бид нар хар бага наснасаа нялх балчраасаа эхлээл элдв юмыг ингээл төсөөлөөл бодоол те сайхан ч юмэг муухай ч юмэг төсөөлж чаддаг. Тэр бол чадвар бол бид нар бүгдээрэнд нь байдаг штэ. Бид нар бүгдээрээ янз бүрийн юм төсөөлж бодож чаддаг тийм ээ. Тэгэхээр тэр чадвараа л одоо ашиглах гэдэг гэсэн үг штэ. Багшийн юу төсөөлөн бод гэж юм тэрийг л одоо ургуулж бодохын тухайтай байна шүү дээ гэж. Okay, so now hopefully you've had enough time to stretch. Let's go back into posture for our second meditation. За би хачлыг гаргаад амарсан баг. Тэгэхээр би нуруугаа цэгшүүлэн суугаад дараагийнхаа бясалгалд оръё. Taking a few moments just to scan through your body, to feel your posture. Do you need to make any adjustments? Remember to try and remain relaxed, but not collapsing the posture. За ингээд зүв суудлын нөгөө зохистой зүйлүүд юу гэдэг вүлээ тэрийг нэг эргэж өөртөө хурдхан шиг санаад өөрийнхөө биеийг тэр дагуу зүв сууж гин үү гэд нэг ажиглаад анзаараад харчаарай гэж хамгийн гол нь нуруу цэгшүүлэн байх хэвээр тэгтээ твхийтлэн чангалахгүй биеийн чанга сулан тохирсон байх хэвээр гэж байгаа тийм. Okay, so the last couple of weeks we've been looking at the mind. We looked firstly at the clarity of the mind, like the true nature of our mind, which we used an analogy of it's like the clear blue sky, and the clouds that pass over the surface of the sky are like our thoughts, our emotions, all of the mental activities that we have. За сүүлийн 1-2-3 хичээлийн туршид бид нар сэтгэл оюуны талаар, сэтгэлийн талаар бясалгаж байгаа гэж тий. Ялангуяа бидний сэтгэл тийм тунгалаг тодорхой мөн чанартай юм байна гэдгийг тогтож бясалгасан. Тэгээ үүнийг зөөрлүүлж бодох нь бол энэ цэлмэг хөх огторгой тэнгэртэй адилхан юм байна гэж
дээ. Тэнгэрд огторгууд хөвдөг үйл бол бидний элдв бодол санаа, сэтгэлийн хөдөлгөөн, өдрөмж юм байна тий. Тэгж зүрлүүлж бид нар бясалгасан. And then last week we focused on another aspect of the mind, the continuum of the mind, how it's flowing from moment to moment. And since we were together last week, our mind continued in the waking time, in the sleeping time, dreaming time, never ever stops. За энэ 1-7 хоногийн өмнөх 5 гаруй хичээл дээр бид нар бидний сэтгэл болвол нэг эгшнээс дараагийн эгшинд тасралтгүй үргэлжлэн урсаж байдаг ийм урсгал юм байна гэдгийг нь бясалгасан тий. Тэгэхээр өмнөх 5 гаруй хичээл оройноос бид нар хичээл ороод салж явцгаагаад тэгээд одоо 1-7 хоногийн дараа эргээд уулзахад энэ хугацаанд бидний сэтгэл тасралтгүй үргэлжилсээр л ирсэн байна тийм үү. Өдөр болж байгаа бүх юм айдалж амсаад л байсан байна. Шүн унтаж амрах үед зүүдлээд сэтгэл бас үргэлжилсэн байна. Even from the moment that we entered this room and sat down, our mind has been moving moment by moment. This moment of mine creates the next moment of mind, never-ending stream, like a river flowing. Хичээлийн эхэнд бүгдээрээ энэ нөрөөнд орж ирээд доор суудал дээрээ суусан тэр цагаас мөчөөс ч гэсэн бидний сэтгэл тасралтгүй үргэлжилж урссаар одоо өдийг хүрсэн байна шүү дээ гэж тэ. Нэг эгшин нь дараагийнхаа эгшнийг үүдээд ингээд нэг эгшнээс дараагийн эгшин нь урсаж үргэлжилсээр одоо энэ цагт ирсэн байна. So it's good to reflect on those particular meditations, the clarity of the mind and the continuity of the mind from time to keep exploring, beginning to understand our mind more and more. It's the very source of our life, and whether we're happy or unhappy depends upon the state or the health of our mind. Энэхүү өөрийн сэтгэлийг ийм тунгалаг тодорхой уг мөн чанартай юм байна. Тэрчлэн зогсолтгүй үргэлжилж яадаг урсгал юм байна гэдэг энэ одоо шин чанаруудын нэг хаяа ч юм уу ядаж те санчдаг, боддог, эргцүүлж тунгааж сандаг байвал их сайн байна гэж те. Яагаад гэвэл бидний энэ сэтгэл чинь бидний жаргал зовлонгийн ихэн шүү дээ гэж те. Жаргах уу, зовх уу гэдэг бидний сэтгэлээс шалтгаалдаг. Тийм учраас өөрийн сэтгэл гэдэг чи юу юм бэ гэдгээ таниж мэдэх нь асар чухал байна. And then when we connect with the definition of meditation, like we mentioned at the beginning, how it's to familiarize our mind with what is virtuous and with what is true. So when we connect that with our meditation practice, we can begin to understand that one of the most important things we need to do is to clear away the obstacles, to purify the pollutions or the delusions, the negative emotions, which are like very thick clouds covering the surface of the sky. These are covering our true nature. За хичээлийн эхэнд бид нар бясалгал гэдгийн тодорхойлолтыг эргээд нэг санацгаасан тийм ээ. Тэр нь бол өөрийн сэтгэлийг буянтай сайн бөгөөд үнэн зүйлстэй ижилсүүлэхийг бясалгал гинэ гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс харахаар ингээд өөрийн сэтгэлийнхаа уг мөн чанарыг ямар мөн чанартай зүйл үлээ гэдгийг бясалгалын тодорхойлолттой ингээд бүгдийг нийлүүлээд ингээд бодоод үзэхээр тэгвэл сэтгэлийн маань тэр уг мөн чанар болсон саруул, тодорхой, уужим байх тэр зүйлийг халахлаад бүрхээд байгаа хэр буртаг байна да тий. Бидний одоогийн сэтгэлд байгаа элдв муу сэтгэл байна. Муу сэтгэлийн хөдөлгөөн, урдын хураасан элдв нүгэл хилэнц дүүлийн үр гэд элдв одоо тэнгэрийг халахалдаг зузаан хар үйл адил ийм юм бидний сэтгэлд байгаа юм байна. Тэрийг арилгаж ариусгах хэрэгтэй юм байна гэсэн нэг юм ухаарал төрөх байх. So then there's some very good news that the pollutions or the delusions, the negativities in our mind, the unhappy states of mind are not permanent. They're not mixed with our true nature. But because
We have a lot of ignorance. We dwell on the surface of our mind. We dwell amongst all of this mental activity, all the ups and downs of our everyday life. We don't know that beneath all of that, there is our true nature. And we have the potential as humans to discover and to actually realize our true nature. За тэгвэл одоо хамгийн сайхан зүйл нь юу юм бэ гэхээр бидний сэтгэлд одоо ямар ч айхтар зузаан хар үл манан байлаа гэсэн тий. Сэтгэлд ямар ч их нисванис элдв муу сэтгэлийн хөдөлгөөн, хортой муу сэтгэл юу ч байлаа гэсэн тэр болгон зүгээр одоо хэр буртаг төдий юм байна гэж тий. Бүгд сэтгэлээс арилж болт юм байна. Яагаад гэвэл сэтгэлийн угт нь өөрөө тийм хэрэггүй ариу юм чинь тэр хэрэггүй ариу мөн чанартай нь энэ хэр буртгийг хизээч холцолтож нийлдэггүй юм байна л та. Тийм учраас тэр ямар ч хэр буртаг сэтгэлд байлаа тэрийг бүгдийг нь арилгаж болтго юм байна гэж тий. Гэтэл өнөөдөр бид нар яагаад тийм амархан салчихгүй байна вэ хэрэг буртгаасаа гэхээр өдөр тутмынхаа нөгөө өнгөцхөн бүдүүн сэтгэлтэй автаад тэрэн дотор амьдраад байдаг учраас тий. Өдөр болгон нэг баярлаж хөөрж дээш доош угнаж гутарч тэр элдв сэтгэлийн нааш цааш дээш доос болсон хөдөлгөөн дотор үргэлж оршоод тэрнээс цааш нөгөө сэтгэлийнхаа гүн рүү харах тийм орон зайч гарахгүй цаг завч гарахгүй байгаа учраас өөрийн сэтгэлийг таньж мэдэхгүй байна гэсэн үг. So then because of this impermanence, this possibility to be able to clear away all of these pollutions, then we are very fortunate that within the Buddhist meditation practices that there are many different methods on how to purify, how to clean our mind, how to lessen and eventually remove all of the negative imprints, which are the source of every suffering that we experience. За тэгвэл тэр сэтгэлээс байгаа ямар л одоо сэтгэлд байгаа хэрэг буртаг үйл манан хар юу та юу гэж бодно тэр болгоныг арилгаж болт юм байна гэж тий. Тэгээд тэрийг арилгах арга нь бурхны шишинд байдаг юм байна. Сэтгэлд байгаа ямар л одоо сүрэг муу нүгэл хилэнцгийн өр хөрөнгө байна тэр болгоныг авьяас байна тэр болгоныг арилгаж болно гэх тэр арилгах арга нь бүгд одоо байх нь. So we call these purification practices, and that's what we're going to do now for the last part of this meditation, is a purification practice. За тэр сэтгэлийн элдв хэрэг буртгийг арилгах тэр үйлүүдийг болвол ариусгах үйлүүд гэж хэлж байгаа те. Яагаад ариусгах ёстой юм бэ гэхээр тэр сэтгэлд байгаа хэрэг буртгаас болоод түүний одоо үр дагавраар бид нар зовоод байгаа учраас арилгах ёстой юм аа гэж. And just to say that there are universal techniques coming from the Buddhist tradition, but one does not need to be a Buddhist practitioner to benefit. За ингээд одоо хийх бясалгал маань болохоор тэр ариусгах үлийн нэг нь ах нь түүнийг төсөөлөн төрслөн бясалгах нь байна тий. Энэ бурхны шишний гаралтай үйл гэдгийг хэлсэн тийм үү? Гэхдээ энэ үйлийг хийгээд өөрийн сэтгэлийг ариусгахад бол заавал бурхны шашинтан гэд байхын шашинтан байхын шаардлага байхгүй. So right now here comes the imagination, the visualization. We turn our attention to the inside of our body and we imagine we either see or feel this thick black smoke filling inside the body. It's not permanent, it's simply symbolic of everything that we would like to be free from. За ингээд нөгөө ургуулan төсөөлөн бясалгана гэдэг гэсэн тийм ээ. Тэр нь бол одоо өөрийнхөө биеийн дотоодод тийм өтгөн хар утаа манан дүүрэн байна гэж дүүрийг биеийн дотоодыг муу хар утаа манангаар дүүрсэн байна гэж ингэж бодох нь байна. Энэ үргэлж юм байх юм биш. Зүгээр яг одоо өөрөөсөө арилгах юмсан, ариусгах юмсан, салах юмсан гэж бодож байгаа тэр зүйлийг л тэр хар утаа манангаар зөөрлүүлж бодоод өөрийн биеийн дотоодыг дүүрсэн байгаагаар бодох нь байна. So we can think, we can visualize, we can feel that this thick black smoke is representing all of our negative energy, our previous mistakes, our wrong conceptions, misunderstandings, wrong views, all of our distortions, especially ignorance, attachment and anger,
jealousy and pride. За энэ өөрийн биеийн дотоодыг дүүргэсэн тэр өтгөн хар манан утаа юуг төлөөлж байна вэ гэхлээр юун түрүүнд нөгөө бидний сэтгэлд байдаг хортой муу санаас илтэн муу бодол муу сэтгэл байж байгаа тий мунхаг уур шунал дээр нь тэдгэрийн одоо автаж үйлцсэн элдв үйлүүд байж байгаа тий алдсан буруутсан одоо хорлсон гэх мэт элдв үйлүүд байж байгаа тэдгэрийн үр хөрөнгө байна. So let's take a short time just to think now, and what does this black smoke symbolize for oneself? So you can also include any physical pain or diseases or sicknesses, but most especially we're thinking of the negative imprints in our mind, our negative habits, the unhappy states of mind, the depression, the lack of energy or enthusiasm to improve our mental health. Whatever it is that you're experiencing, I think that's what the black smoke represents for you. За тэгээд дээр нь өөрийн биед байгаа ямар өвчин эмгэг зовир шаналгаа юу байгаа те тэр болгоныг бас энэ хар утаа байна гэж бодож байна. Сэтгэлд байгаа зовир ажил сэтгэлээр унах, гутрах, гуних, зовних, хайх, түгших гэх мэтийн элдв дээр нь одоо өөрийн сэтгэл оюунтай ажиллая, сэтгэлээ хөгжүүлэе гэсэн ямар ч итгэх байхгүй те өрч хүч байхгүй одоо дорой уруу байх гэх мэтийн тэр бүхэл одоо бэрхшээлийг бүгдийн энэ хар утаа байна гэт ингээ бодох нь байна. So here it's good to note that especially we are aware of or we acknowledge our past mistakes, because if we don't clean them, if we don't purify them from the mind, those imprints lay dormant until the conditions come together, and we will only experience difficulties or challenges or suffering, discomfort from such imprints. They can never give rise to happiness or success. За ялангуяа урдын хураасан үлдсэн гималтанаас те хураасан үр хөрөнгө түүний үр хөрөнгө нь энэ харуутаа манан байна гэж бас бодох нь байна те тэрийг бид нар арилгаж хариуцах хэрэгтэй юм аа гэж те хэрвээ тэр өөрийн урд үлдсэн гималтаны үр хөрөнгийг арилгахгүй юм бол тэр нь сэтгэл тураагдчих байжгаад таатай нөхцөл бүрэлдэнгүүт зовлон болоод болцсороод гараад ирдэг те тэгэхээр бидний үлдсэн хортой гимтэй алдаатай үлээс аз жаргал амар амгалан гарна гэж байдаггүй юм байна л та те тэгэхээр тэр сэтгэлд байгаа зовлон болж боловсрох элдв үр хөрөнгийг бид нар арилгах хэрэгтэй. And so now we can start to the active part of the visualization and the breathing, just deepening your breath a little, letting the in-breath come naturally. And as you breathe out, focus very attentively at the nostrils. See, feel, think as this pure black smoke or dark black smoke flowing out from your nostrils. And this is symbolic of everything that you've identified that you want to be free from. It's picked up by a wind, carried away, dissolves into space. It doesn't harm anybody else, simply dissolves into space. So we'll do like that for a short time, each time you breathe out.
За ингээд амьсгалаа нэг бага зэрэг урт гүнзгий болгоод амьсгалаа ердийнхөөрөө авангаа амьсгалаа гаргахдаа нөгөө өөрийн биеийн дотоодд байгаа тэр өтгөн хар утаа манай хамрын нүхээр багсран одоо гадагшилж гарч байна гэж бодох нь тий. Түүнтэй хамт нөгөө өөрийн төлөөлөн төсөөлөн бодож байгаа бүхэн хамт гарч гадагшилж байна гэж. Тэгээд хамрын нүхээр гараад салхинд хөөгдөөд ор мөргүй арилж байна гэж өөр бусдад очиод наалтчихгүй бусдыг очиж хорлохгүй тэр харуудаа зүгээр л салхинд хөөгдөөд оргүй арилж байгаагаар ингэж төсөөлөн бодох нэ гэж тэр хар утааг яг сэтгэлдээ төсөөлж дүрсэлж ургуулж бодно уу эсвэл түрүүний хэлснээр мэдэрнэ үү тэр утаа хамрын нүхээр гарч гадагшилж байна гэж аль нэгээр нь бясалгаарай. So keeping a good focus, good concentration with every out breath, see, feel, think. Definitely that black smoke is becoming less and less inside my body, and everything that it symbolizes is losing its power, it's decreasing. Амьсгалаа гаргах тоолонгоор үнэхээр тогтоод тэгээд тэр хамрын үзүүрээр гарч байгаа утаа гарсаар багасж байгаагаар бодорой гэж төсөөлөөрэй, ургуулаарай, мэдрээрэй. Тэрчлэн тэр хар утаагаар юуг төлөөлүүлж бодож исэн. Тэр бүх зүйл чинь улам багассаар хүч нь одоо арилж байна гэж ингэж бодох. And so just a few more breaths. Think and see that you've exhaled all of the black smoke, completely gone. And inside your body and mind, it's very clean, very spacious, and very peaceful. Амьсгалаа гаргах тоолонгоор нөгөө өөрийн дотоодтойгоо тэр утаа манан гарч гадагшилсаар дуусаж байна, барагдж байна гэж бодорой. Ингээд бүгд гадагшилж гарахын хамтаар өөрийн биеийн дотоодод сайхан уужраад ирлээ. Сэтгэлд санаач гэсэн уужирч тэнилээ гэж бодох. So then, with the thinning of the pollutions,
our mind or our ability to experience more of the clarity of our mind, having a little bit more space in our mind, then we begin to observe, notice that all around us is the positive energy of the universe in the form of a radiant white light. Very bright, very powerful. Ингээд сэтгэлд байгаа тэр төвхөр буртаг та манан арилаад гадагшлаад ирэхлээр өөрийн сэтгэлийн уг мөн чанарыг таних мэдэх ийм орон зай үслээ гэж түүний хүчээр өөрийн одоо энэ бүхий л ертөнцид байдаг сайн сайхан юм болгоныг бэлэгдсэн тийм хурцтод цагаан өнгийн гэрэл бидний эргэн тойронд дүүрэм гэрэлтж байна гэдгийг харлаа гэж бодоор. And if it's appropriate for you, you can think it's coming from the Buddhas, the Bodhisattvas, or you can think it's coming from your gurus or your master, or simply from the universe, whatever sits best with your mind. За тэр гэрлийг энд байгаа олон шүтэн бурхад бодцтва нарын дүрээс гэрэлтэж байна, цацарч байна гэж бодож болно. Эсвэл өөрөө та язгуур үндэснээ багштай болвол те багшаасаа гэрэлтэж цацарч байгаа юм байна гэж бодож болно. Үгүй бол зүгээр л энэ ертөнцид байдаг сайн сайхан юм болгоны бэлэгдэл гэрэл байна гэж бодоор. And then we acknowledge that this brilliant white light represents every good quality. And then as we breathe in, we're going to be absorbing this brilliant white light, all of the good qualities. As we breathe out, we imagine that light is merging to become one with our mind, strengthening, nourishing, nurturing all of our positive qualities. So they become more dominant in our mind. Сайн сайхан тод цагаан өнгийн гэрэл сэтгэлд байдаг бүх сайн сайхан болгоныг бэлэгдэж байгаа юм байна гэж. Тэгээд амьсгалаа хамраараа авахдаа энэ гэрлийг одоо өөрийн дотоодод гэрэл дотоод руу урсан орж байгаагаар бодорой. Тэгээд өөрийн сэтгэлтэй нэгэн болоод сэтгэлд байдаг сайн сайхан эрдэм тэр болгон улам дэлгэрэн батчин аривдлаа гэж ингэж бодох нь. So just a few breaths in a very focused way, breathing in that brilliant white light, all the good qualities. Breathing out, feel, see, imagine this light is merging to become oneness with your mind. All your good qualities are getting stronger with every out-breath. Амьсгалаа авах болгонд энэ хурц тод сайхан цагаан өнгийн гэрэл тэр гэрлээр юу бэлэгдэж байгаа сайхан сэтгэлийн сайн сайхан эрдэм сайхан сэтгэл болгон өөрийн хамрын нүхээр урсан орж байгаагаар бодох нь тэ амьсгалаа гаргах тоолондоо тэр сэтгэл тэр гэрэл өөрийн сэтгэлтэй нэг болон гэрэлтлээ гэж бодоорой. Тэгэхээр өөрийн сэтгэл нэг болон гэрэлтийн хамтаар таны өөрийн сэтгэлд байдаг сайхан бүхэн улам батчиж байна гэж дэлгэрч байна гэж бодоорой. And then just allowing the breathing to return to normal, and for a few moments to experience your body-mind as completely blissful, pervaded by light, thinking that your negative qualities have definitely decreased, your positive qualities have definitely strengthened.
for your benefit, for the benefit of others. Та ингээд өртөөхөрөө амьсгалаа авч гаргаад хэдэн хором өөрийн бие болоод сэтгэлийг энэ хурц тод сайхан цагаан өнгийн гэрэлтэй нэгэн болжээ гэж би тэр чигээрээ гэрэлтэж байна. Сэтгэл тэр чигээрээ гэрэл урсаж байна. Тийм энэ гэрлийн хүчээр сэтгэлд байдаг сүрэг муу хортой бүхэн арилж багслаа. Харин сэтгэлд байгаа өөрт болоод өрөөл бусдад тусдаа сайн сайхан эрдэм болгон улам дэлгэрэн батчлаа гэж ингэж баттай юм болжээ гэдгийг сэтгэлдээ ургуулсан төсөөлөн төрслөн бодох нь байна. And so now we'll draw our meditation to a close by recalling the motivation we set at the beginning. Ингээ бясалгалаа өндөрлөх өмнө бүгдээрээ эхэнд нь ямар санаа сэтэл төрүүлээд бясалгаж байгаа вэ? Тэрийг эргээд саная. And then dedicating our attendance, our participation, any insights, even the difficulties and the benefits, to the fulfillment of your motivation. Ингээд өөрсдөөс гаргасан хичээл шамдал бясалгалаар олсон ач тус хураасан сайн буян хэцүү бэрх байсан бол түүнийг ч гэсэн хамтд нь хураагаад энэ бүхний хүчээр таны энд зорж ирсэн хэрэг зориг бүхэн бүтэх болтугай гэж зориглоо. And dedicate that we may be inspired and have the personal discipline to make a meditation practice on a daily basis. We're continually working, even just a little bit each day, with our mind to make it more healthy, to decrease and eventually remove all of those negativities, and to discover, to realize our true nature, for our benefit, the benefit of every other sentient being. Хураасан энэ сайн буян бүхний шимээр бид дор бүрнээ өөрийн сэтгэл оюуныг эрүүл сарвал байлгахын тухайтад өдөр тутамдаа бясалгалд шанддаг ийм сахилга бат эрч хүч шаардлагатай бүхэн биднээс гарах болтугай гэж зориулъя. Тэгээд бясалгалд тогтмол шамдаснаар өөрийн болоод өрөөл бусдын тусын тухайтад өөрийн сэтгэлийн уг мөн чанарыг таниж мэдэх болтугай гэж. And finally, to dedicate that may all people in this world live in a state of peace and harmony. May all wars or all suffering be completely dispelled as quickly as possible. Хураасан сайн буян бүхний шимээр энэ дэлхийн ертөнцийн амтан бүхэн харилцан хоорондоо эвтэй нэртэй амар амгалан оршихолтгой дайн самун зэрэг элдв одоо зовлон бэрхшээл бүхэн өтөр түргэн амьрлах холтгой. So thank you very much, Mashik Breitler. So thank you for coming. We will have a break in this program for a couple of weeks due to some other commitments, and we will resume on April the 23rd, Wednesday 23rd. Та бүхний өнөөдрийн бясалгалд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд энэ 5 гаругийн оройны энэ бясалгал нэг 2-7 хоног завсарлаж байгаа. Багш өөр ажилтаа болсон учраас тэгээд 4 сарын 23-ны 5 гарагт дахиад эхлээд хичээл ороод явнаа үргэлжлээд. Hopefully it doesn't mean a break in your practice. Hopefully you can still find some time each day to take good care of your mind,
take good care of your mind means you're taking good care of your life. За хичээл тасалдлаа гэд бясалгалаа тасалдуулж болохгүй шүү гэж чинь тий. Өдөр тутам өөрийнхөө сэтгэл оюуныг эрүүл сарвал байлгахад анхаарал тавьж бясалгалаа үргэлжлүүлээрэй. Сэтгэл маань эрүүл сарвал байх юм бол дагаад амьдрал эрүүл байна, сарвал байна гэсэн үг шүү. Okay, Rachla. Tara Olsi. Thank you.